Хэрэв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол жихвч эзэн. 10 дугаар хэсэг. Баясгалан сэмэрхэн босч шүүгэнийхэн халгыг нээх гэтэл охин нь түүний хараас татан болиуллаа. Охин рууган эргэн харвал тэр толгой сэгсэрч байв. Баясгалан тэр дорон охиноо оргиж зочны өрөөнд оруулаад ор бүтээсэн өргөн даав. Зузаан цамц сэлтийг авч тусгал тусчулах бүхнийг хаахтан хөшгөн хаахаж мартсангүй. Одоо л тэр бүх үнэнтэй нүүр тулахад бэлэн боллоо. Охин аавынхаа татаж өөртөө хордуулж суулгаад би тэр толийг эмнэлэгт байхдаа авсан юм. Сүрэлт гэдэг охиноос тэр намайг толийг сонс хүссэн зүйлийг нь өг гэсэн. Би тэр залуусыг үнэн голоосон үзэн ядж байсан болохоор дараа нь болж мэдих зүйлсийн тухай огтхонч бодоогүй. Та дандаа надад аливаа эмийг тооцоолж өгье гэж загтаг байсан. Таанч би таны үгэнд ороогүй. Тайвшир. Одоо нэгэнд бүх юм эхэлсэн бол яаж хинэнд тохирлгүй дуусгах нь л чухал. Аав нь амлсан шүү дээ. Охин нь цаавал хамгаална. Тэгэхээр аавдан бүх хүн нээл хэлээрэй. Аав нь нэг юмыг сайн ойлгохгүй байна. Энэ төл чиний гарт тийм маягаар орсон юм байна. Тэгвэл чи яаж толтой ойлголцоод жохомдоо толь чамаас юу хүссэн юм? Тэрийг чи яаж мэдсэн юм? Толийг би сонсч чаддаг. Толин дотроос надтай ирдэг. Би толинд цус өгдөг юм. Хурууныхаа өндгийг зөсч цус гаргаад тэгээд толин дээр тусаана. Тэгээд хүслийг хэлнэ. Тэр нь ягаад ч биелжигдэг. Гэхдээ аава тэр үед би маш ууртай байсан. Бас их гомдсон байсан. Миний санаанд хамгийн муухай бодлууд эргэлдэж байсан. Тэгээд л би тийм аимшигтай зүйл хийхийг хүссэн. Одоо би тийм зүйл хийсэн өөрөөсөө ч айж байна. Гэхэд баясгалан охиныхон мөрөн дээр халуун гараан тавьж тайвшруулад. Зоригтой бай. Чи одоо ганцаараа биш. Тойл дараа нэг л гачин болчихсон. Юу нь? Яагаад гэдгийг мэдэхгүй. Толин дотроос гар гарч ирээд намайг тийшээ чирдэг. Толны тусгал дээр том нүд гарч ирээд л намайг хайдаг. Би байхгүй бол миний хайртай хүмүүсийг тийшээ авч явна гэсэн. Тэднийг ч хүртэл тойл харж л байгаа. Тийшээ гэж хаашаа? Там руу. Тойл өөрийгөө тэндээс ирсэн гэсэн. Толны нөгөө талд яг л адилхан ийм ертөнц байгаа. Гэхдээ бүх зүйл нь буруу. Тэгэхээр там болдог гэж хэлж байсан. Энийг харалтаа аав намайг ийм болгочихсон. Гээд ханцуугаан шамлаж сул тавьсан гэзгэн хойш шуухад охиных нь хүзүү ам бугуй гар хөл нь хөхөрийн болчихсон байжээ. Үүнийг харсан баясгалан дүрсхийн урлаж атгсан гараараа бууйдан цохлоо. Тэр бол шашингүй үзэлтэн. Бурхан шашин ном судраг аж зүйлийг таньж мэдхийг нэгэх хүсэхгүй. Бас өргөл дахил гээд сүр бадраадаггүй нэгэн. Гэтэл улаан нүрээрэн ийм зүйлтэй тулгарсан тул буланд мухардчаад аргаан барж байх шиг мэдрэмж бүх биеийг нь эзэмтэн авлаа. Өрөөндөн орж хүнжилтэн шургаж толгоогоонч цохиулахгүй байгаа хүүгэн хаалган талиж гэж аргадаж зогсох ээж нь хөрсөн хоолон бариад үүднээс нь буцлаа. Хүү хүнжил дагууран шургаж орсон ч хамаг биеийнх нь хүйтэн хүс чихарч үүнээсэн болоод ч тэрүү айсантайч тэрүү дагжин чичирч байв. Цонхны цаана үргэлжлэх амьдралаас цөөр атж сонссон жаахан чимээ бүрээс давхийн цожигтон өмдөнтөн шээх алдана. Тэр хизээж юм байсангүй. Сайн эцгийн хүчинд найз нөхөд баг хамт олноо манал алж явлаа. Сайнаас сан илүү муу зүйл дуруу татагч
Эцгийнх нь нэрээс сүрдсэн хүмүүс түүнийг өнгөн дээрэн дэмжиж байгаа мэт харагдавч цаана хараан зүхэж суудгийг тэр даанч гадарлаж байсангүй. Мишелийн хэрэг дээрч тийм зүйл болсон. Найзуудынх нь шохоорхон харж байгаа охин тэдэнд нүүр өгөхгүй байхыг хэдэнтэй хараад бооцоо тавьсан байна. Би энэ охиныг шин дарна гэвэл та нар яах юм? Гэх асуултаас бүх зүйл эхэлжээ. Огт танихгүй охиныг ингэж хэлсэнд найзууд нь түүнийг басамжилсан харснаас хүүгийн бардам зан хөдөлж тэр орой уучлж болшгүй нүгэл үлдсэн байлаа. Ийм явдал хэд хэд гарч л байсан. Жаалжуул хилэн болсон болоод тадарчихдаг байж. Хамташсан хэрэг 13 дахина гэжин үлгэрээр хүү Мишелийн ирээдүг хар бэхэр тамгалаад хайж байгаач. Үүндэж тэр нэг их юм бодсонгүй. Гэтэл хэд хоногийн өмнөөс зүүдэн тавгуйтаж тод гэрлээс айж савл хэвэл тавхийн цочоод нэг л тавгүрхэд ирлээ. Нэг орой найзуудтайгаа сагс тоглож орж ирээд усаар дүргсэн онгоцонд хэвдэж байлаа. Энэ зураг хэд хэдэн охидтой чад бичиж урам зэзэн хийгээд худал үгсэрийн тэдний хөлхөн дээр цэцгийг ургуулахаар болж байв. Үүндэн хачин их баясаж байгаад утсаа санаандгүй усанд унахж байгаач. Хамгийн муухай үгсээр өөрийгөө биш утсан харааж усан догуур гаран оруулан тэмтэрч байтал нэг зөөлөн юм баригдав. Лавшруулаад бариад үзтэл хүний хүзүү бахан тэр. Усан дор хэн нэгэн хэвдэж байгаа гэдгийг мэдсэн даруйдан муухай хашгираад босох гэтэл ёроолдонд тулсан гар нь хальтраад хойш унаж хий дими ус цалгиулахаас хэтэрсэнгүй. Гэтэл усан тэр хөвж байсан хөөс хаашаа ч юм алга улжгаад хаа нэгтгээс хүрэн улаан ус гарч байгааг харлаа. Энэ бол цус байв. Хүүгийн эрэгтний үзүүрээс цус урсаад онгоцонд дүргсэн устаа нийлж улаа эсгэж байгаа нь тэр. Муухай гашгарч онгоцноос усран гарахад цан цогсон толны цан нүцгэн хүний дүрс тусав. Хүү тэр дорон алчуран авах гэж сандрахтан нэг болонгын толинд ширгүүлж гэж. Тэр болон тэндээс хөдөлсөнгүй. Хүү эргэн харлаа. Цусан судсан тодорсон хөхөрийн гар шүргэд өнгөрсөн алчуурны болонгоос барьчихсан байв. Энэ гар толин дотроос гарч ирсэн байлаа. Угаалгын өрөөнөөс хүүхэрэн гарч ирсэн хүү муухай хашгирсаар өрөөнд дөнгүйн оров. Ээж нь очиж түүнийг аргадахад хүү харсан зүйлсийн бүгдийг нь ярьжээ. Харин угаалгын өрөөнд очиод үзэхэд шалаар нэг цалиг гэж асгарсан усанд ч онгоцон тунаж үлдсэн усанд аль алинд нь цусны мөр огт байсангүй. Мэдээж толны цаана хэнч байгаагүй. Энэ мөчөөс эхэлж хачин ажиллах нь хэрээс хэтэрсэн хүүгэн аргадах хэвэн олохгүй хөөрхий ээж нь л сандарч авлаа. Энэ зур хэргийн мөрдлөг үргэлжилж найзууд нь учир битүүлгээр амиа алдах бүрт хүү очиж мэдүүлэг өгөх шаардлагатай. Аавынхаа ажил дээр очиход доод тушаалтнуудаа өвөр арга хаваар хүүгийн хачин болчихсон тухай ярилцаж байгаа нь эцэг нь таалагдахгүй мэдээж. Гэсэн чи хүү энэ зэргийг бодох мань тайм. Тусгал тусах юм бүрийн цаанаас халдсан толгой дээр нь хитэн урд ус сэрвэлдсэн хачин муухай нүцгэн амтан өөрийг нь тоодож татж чангааж удахгүй өөрийнх нь ээлж болно гэж завсар цайгүй сануулж дарамталж байхад хүү эцгийнхээ нэр төрийг бодох сөхөөгүй. Хаяа өөрийгөө хөнөөчих мөрч санагдана. Даанч хүүгийнхэн төлөө өдөр бүр залбирч суух ээжийг нь хараад чадахгүй. Өөрийг нь зөвхөөс хэтрэхгүй. Хамгийн сүүлд юу хийсэн гинэ? Би цонхон шивэнсэн. Тэр хэргийг анх эхлүүлсэн, өтөөсөн, намайг хамгийн түрүүнд боцралсан тэр залууг би хараасан. Хитэн хүнийг юу гэмтэ аав нь буруу ярьж байгаа бол өршөөгөөрэй. Чүгээрээ тэнд байсан бүх хүүгүүд бас нөгөө мөрдөгч
намайг өөрөөсөө болж ийм байдалд орсон гэд хаалга саваад гарсан мөрдөгч. Тэр хүнийг ч гэсэн би хараасан. Үүнийг сонссон Баясгалангийн нуруу гарсыг идэрлээ. Охин нь тэр хаалганы цаана ийм аимшигт зүйл хийж байхад Баясгалан Сэргэлэн хоёрын аль аль нь мэдээгүй явж. Сэргэлэн тохиолдсон, өөртөө тохиолдсон зүйлээс үзвэл энэ зөвхөн охинд нь бус түүнд ойр байдаг хүн бүхэнд халтай хэрэг гэдг нь ойлгомжтой болоод ирлээ. Баясгалан энэ толийг өгөө гэж хэвтэл болох уу? Тэгвэл энэ муу ёрын юм чинь дуусах уу? Гэхэд охин доош гарав. Баясгалан түүнийг барьж аваад асуултынхаа хариуг авахар сэгсэрмээр байвч тэгэж чадсангүй. Дэмийл нүдэн цавжилгүй асуусан харцаар түүнийг ширтэн. Охин "Үгүй. Яагаад? Та гарал да. Тэнд цонх байна. Тэнд өөр нэг толь байна. Гэлгар данхны гадна тал ундраад зурагтны нүүр. Тэр бүгдийн араас харж байгаа. Зүгтах газар байхгүй." Гэж нулимстай нүдээр аав руугаан ширтэн чичирсэн хоолойгоор хэллээ. Энэ үгийг сонссон Баясгалан юуг босч жижиг модон сандлаараа цонхон хаг цохов. Сандалны нэг хөлнөөс чан гадагсан чигтэн тусгал тусах боломжтой бүгдийг хаг цогсоор ядарч үүрсэн олон хагархаа дээр солбан унахад Мишель "Аваа босор зүгтараа тэд ирж байна. Түргэл" гэж чанга хашгиран аавынхан гарнаас зуурн татлаа. Хэрв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой.